Шинжлэх ухаан таны мэдхүйн Одмондөр суваг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас ураатай Заяа спорт шоп хамтран ажиллаж байна. За студид маань Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Од Сүрэн за хөтлөгч Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол карантины усыг ууж болох уу? За өдрийн мэндэ. За өдрийн мэнд хүргэе. Нийт сонсогчдоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа мөчийн мэндийг хүргэе. За баярлалаа. За карантины усыг шууд ууж болох уу, болохгүй юу гэж ярихаар мэдээж усны чанар яригдах байх. Энэ усны чанар гэдэг нь өөрөө яг юу юм бэ? За усны чанар гэдэг нь бол ус маань одоо энэ шингэн зүйлсийн дотроос одоо хамгийн сайн уусгах гэж бол хэлж болно. Тэгэхээр өөртөө бол маш олон төрлийн одоо физик, хими элементийг бол өөртөө уусгах чаддаг гэж ойлгож байна. Тэгэхээр усны чанар гэдгийг бол Монгол улсны усны тухай хуульд бол усны чанарын стандартт нийсэх хэсгийг илэрхийлэх физикийн, биологийн одоо цогц шин чанарыг хэлнэ гэж бол заасан байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг усанд маань уусж байгаа тэр маш олон төрлийн одоо элементийг шин чанарыг нь бол хэлж байна гэж ойлгож байна. За ингээд үзэхээр бид нар одоо ууж байгаа усыгаа тухайн нэг олон элемент маань ямар хэмжээтэй байвал бидний одоо ууж болох юм бэ гэсэн асуудал гарч ирнэ тий. Тэрийг нь бол усны чанарын стандарт гэдэг ийм стандартаар бол одоо баталгаажуулж өгсөн байдаг. За усны чанарын стандарт нь бол дотроо зориултаас хамаарат бол өөр байдаг. За унтны усны стандарт гэж байна. MNS 2018. За мөн одоо хаягдл бохир усны стандарт одоо хаягдл усыг цэвэршүүлээд хөрөөлөн бохирчод нийлүүлж байгаа тий. Энийг усанд зориулсан стандарт гэж байна. За аршаа усны стандарт гэж байна. Гадаргын усны стандарт гэж байна тий. Ингээд бидний өдөр тутамдаа мөрддөг бол нэг 4-5 стандарт байна. За тэгэхээр за усны чанарын стандарт гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр за хим, физик, биологийн шин чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усаа орчин сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хим хэмжээг эрх бүхий байгуулгаар бол баталгаажуулсныг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр одоо бид нар хамгийн одоо энгийгээр хэлэх юм бол за байнга хэрэглэдэг нь бол унтны усны стандартыг аваад үзье тий. Тэгэхээр хүмүүсийн хамгийн мэддэг сайн элемент гээд үзэх юм бол за кальц, магний гэдэг ч юм уу тий. Эдгээр элементүүдийг тухайлах юм бол унтны усны стандартад за кальцийн ион болвол хүний уух усанд нэг 100 мг литрээс ихгүй байна гэж заасан байдаг. За магниг бол 30-аас ихгүй байна гэж заасан байдаг. Тэгэхээр бид нар одоо нэг ууж байгаа хундны усандаа шинжилгээ хийж үзээд 100 дотор юм уу байх юм бол за энэ бол тохирж байна гэдэг ч юм уу те. Кальцийн ионыг магниг нь 30 дотор байвал тохирж байна. За нийт хатуулга нь нэг 7 гэж заасан байдیں۔ Энэ дотор байвал тохирж байна. Гэх мэтчлэн ингээ элемент ус бүрийг бол хэмжээг нь заагаад өгсөн байдаг. За эдгээр нөгөө шинжилгээ хийж үзээ эдгээр элементүүд нь стандартаас их байх юм бол тохирохгүй байна гэж үзээд одоо хүний эрүүл мэндэд тодорхой сөрөг нөлөөтэй гэдэг ч юм уу те ямар арга хэмжээ авахаа бууруулах гэдэг ингээд цаашдаа одоо халахмуудаа хийгээ явна гэсэн үг байдаг. Улаанбаатар хотын ус чанартай юу? За Улаанбаатар хотын усын хувьд бол бид нар тав хүн мэдж байгаа тул голын татам дээр байрлуулсан маш олон тооны худаг байдаг. Тэр худгуудаас за ус сувгийн удирдах газар бол хариуцаад ингээд бидний одоо карантар те ирж байгаа усыг бол хариуцаад тэр одоо гүний худгуудаас авдгаа гэсэн үг. Тэгэхээр энэ яг гүний худгаас очиж байгаа бидний хэрглэж байгаа энэ ус маань бол карантинаас гойж байгаа ус маань бол маш цэвэр тунгалаг цэнгэг одоо сайхан ус байдаг. Ер нь ботороос бусад бүх үзүүлэлтээр унтны усны стандартын шалгыг бол хангадаг. За боторын ионоор нь бол стандартаас бага байдаг. Боторын унтны усны стандартад 0.7-аас 1.5 гэж заасан байдгийг. Энэ хооронд л байх ёстой гэд. Гэтэл манай Улаанбаатар хотын ус маань бол 0.7-аас бага байгаад байдیں۔ Тэгээс бусад үзүүлэлтээр бол тохиромжтой тийм сайхан ус байдаг. Одоо нөгөө бид нэр одоо карантинаас гарч байгаа усаа интернет цэвэршүүлэл янз бүрийн шүүлтүр ашиглаа л тий. Энэ ер нь хэрэгтэй юу, хэрэггүй юу? Энэ юунд одоо ач холбогдолтой юм? Энэ айгу чухал асуудал байна л да. Яг тэгэхээр сүүлийн үед нөгөө хүмүүс карантины усыг ууж болохгүй тий. Карантины ус бол бохор одоо айгу зэвтэй гардаг гэдэг ч юм уу. Тэгээд л айгу олон төрлийн шүүлтүр тавьж хэрэглээд байдаг шүү дээ. Тэгэхээр яг мэрэгжлийн хүний хөвгөд аваад үзэхэд яг саяны миний хэлснээр тэр худгуудаас гүнээс очиж байгаа ус бол сайхан цэвэр тунгалаг ямар шүүлтүр тавих шаардлагагүй төмөр нь бол стандарт тохирсон тийм төмөргүй байдаг. За яагаад тэр зэв гараад байгаа юм гэдэг бол тухайн орон сууцныхаа шугам шүлжээний материалаас хамаарат зэвтэй ус гараад байгаа юм. Тэгэхээр тэр шүүлтүр тавихыг тохиолдол шинжилгээ хийлгээд за магадгүй механик холцыг шүүх ч юм уу эсвэл тэр зэвтэй тухайн орон сууцнаас тий айлын карантинаас зэвгэртэй ус гарч ивэл зөвхөн зэвийг арилгах ч юм уу тиймэрхүү зорилттой шүүлтүр тавихгүй бол ард иргэд мар мэдэхгүй
одоо хамаагүй шүүлтүр тавиад нөгөө эрдэсийг нь хэд шүүгдэг ч юм уу. Угаасаа Улаанбаатар ус эрдэс багтаа ус байдаг. Тэгээд дээрэс нь шүүчих юм бол бүр эрдэсгүй болгоод нэрсэн ус шиг болгож байгаа. Нэрсэн ус гэдэг нь ямар ч эрдэс бөцгөө усыг хэлээд байгаа юм. Тэгэхээр бид нар өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг юм чинь бол ус тий. Усаар бид нар тодорхой хэмжээний эрдэс бодисоо өөртөө авч явах хэрэгтэй. Гэтэл нөгөө усаа эрдэсийг нь шүүчих юм бол бид нар эрдэс бодисоо нөхөж чадахгүй гэсэн үг байгаа. Тэгэхээр тэр шүүлтүрийг сонгож тавихад бол аягүй чухал. Би одоо жишээлбэл карантин дээр ерөөс шүүлтүрийг дээр бол тавьдаггүй. Ягаад гэвэл чанарын сайн гэдгийг мэдчихэж байгаа учраас. Бас их сони юм биш үү? Би бас усны тухайд яг асуумаар санагдчихсэн асуултад үзэгчд маань бас сонирхож байгаа. Бид нэр ингээд ингэдэг шүү дээ, нэг говь мовд очихоор ч юм уу, энэ тэнд очихоор ус таарахгүй байх гэж хүмүүс аягүй хэрдэг. Энэ ямар учир холбогдол? Одоо хангаа ус, говийн ус юугаар ялгараад байгаа, чанартай байгаад байгаа юм эсвэл одоо эрдэстэй ч байдаг юм уу, юундаа байдаг юм болоо? За энийг би тайлбарлахын тулд ерөнхийд нь Монгол орны усны чанарыг нэг томор хэлье гэж тий. Монгол орн маань та бүхэн мэдж байгаа өргөн уудан нутаг дэвсгэртэй тий. Хангаа, говь, тал хээр ингээд осолсон юм одоо ус байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр газар зүйн байршлаас хамаараад ер нь бол усны чанар нь өөр байдаг. За ерөнхийд нь аваад үзэх юм бол хойноосоо урагшлах тусмаа, өөрөөр хэлбэл хангаагаас говь руугаа явах тусмаа бол усны чанар нь өөрчлөгдөөд эрс цатуулын хэмжээ нэмэгдэж идэг. За хангаа ус бол нэг цэнгээс цэнгэг тэ зөөлөн устай юм байхад за говь руугаа хөрөөд ирэнгүүт эрс цатуулын хэмжээ нэмэгдээд хатуу утар хатуу маш их одоо маш хатуу тэ эрдэс өндөртэй ингээ болоо явцдаг. За тэгэхээр энэ юунаас болж ийнэ вэхээр манай нөгөө юуны гадаргын усны шүлжээний нягтрал гэж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө гол мөрний одоо шүлжээний нягтрал гэсэн үг тийм. Бид нар Монгол орны одоо гол мөрний шүлжээний нягтрал маань бол нэг 3 айс авд хуваагддаг. Хойд мөсөндлээ сав, намхандлаа сав, одоо Төв Азийн газар сурсуулгүй айс ав гэдэг. За тэгэхээр хойд мөсөндлээ айс савын хэсэг болох нь ханган хэсэг өвсгөлтэй арангаа энэ чиглэлд маань бол Монгол орны одоо томоохон гол мөрнүүд маань бол бүгд тэнд байж идэг тийм. Тэгэхээр тэр хэсгийн буюу энэ ханган хэсгийн усны чанар би түрүүн одоо сайн байдаг гэсэн чинь говьтой харьцуулахад за энэ маань бол юутай хамааралтайгаар одоо ингэж байгаа юм бэ гэхлээр юу яагаад байгаа юм. Нөгөө гол мөрний сүлжээний нягтрал их байна гэдэг маань тэр гадаргын ус маань нөгөө газрын дорх усны тэжээмж сайн байна гэсэн үг. Дээрэс нь хурд хүнстэй холбоотой. Хурд хүнс маань хангаад хурд хүнс их унжихад говьд бол маш бага ундаг тий. За одоо хангаа хэсэг Улаанбаатар орчмоор за 200-аас тий 250 мм унжихад бол говь руу 40 тий 47 гэдэг ч юм уу ийм харьцангуй тий бага хурд хүнстэй байна. Тэгэхээр нөгөө газрын дорх ус маань бол говьдоо солилцоонд муу ороод байна. Тэгэхээр нөгөө талдаа бас говьд юу байдаг? Нөгөө гадаргын ус бараг байхгүй. Гол бараг байхгүй тий. Тэгэхээр газрын дорх ус маань одоо газаргын устай ямарч газаргын усаар тэжээгдэхгүй байна. Дээрээс нь хурд хүнс маш бага орж ин. За сүүлийн үед бас нуур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ч юм уу нөгөө хурд хүнс нь маш богинохон хугацаанд эрчимтэй ороод үер болоод газарлуугаа шингэхгүй ингээд уршчаад байгаа. Тэгэхээр нөгөө говийн усны тэр эрдэс сатуулаг мөн бусад элемент өндөр байгаад байгаа нь за тэжээмж байхгүй гадаргын усны солилцоо байхгүй. Нэгдүгüрт бол холбоотой байна. За өөр бас байгалийн хүчин зүйл байна тий отгор гүдэргийн ялгаа. За дээрэс нь газрын дорх усны хөвд бол нөгөө газрын тухайн газрын дорх усаа агуулж байгаа хурдас чулуулгийн найрлагатай холбоотой байдаг. Тий одоо газрын доор байгаа ус чинь нэг юм хурдас чулуулгын дотор байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хурдас чулуулгын найрлага нь ямар байна? Тэнд байгаа нөгөө элементээ нөгөө газрын дорх ус өөрт нь уусаад орж байгаа шүү дээ. Тэрнтэй бас холбоотойгоор усны чанар нь харилцаа адилгүй өөр байгаад идэг. Тэгэхээр одоо ерөнхийд нь аваад үзээ. За би тэр өнгөрсөн эрдэсэл татвал говь руу нэмэгдэж байна. За дээрэс нь мөн одоо энэ зүүн бүсээ аймаг уу те Дорнод, Сүхбаатар, за Хинтийн уртлын сум руу ч юм уу моторын агуулмж нэмэгдээд ирдэг. За мөн хүнслийн хэмжээ бас өндөр гардаг, ураан илэрдэг. Ийм одоо зүү тогтолтой байдаг. За эдгээр нь бас нөгөө одоо юу гэдэг нь моторын орд ч юм уу те урааны орд ч юм уу ийм орд газрууд байгаа тохиолдолд тэр нөгөө одоо судлаанд агаад ч юм уу те тухайн элемент нь өндөр байдаг. За тухайлбал юу гэдэг чинь төмрийн орддаг газар бол төмөр өндөртэй. За хинтийн төвийн ус мус бол төмөр өндөртэй байдаг. За дорногов эдэр рүү ороод ирэхээр нэг урааны орд байдаг учраас уран өндөр. За тэнгууд ганцхан уран өндөр байхгүй. Тэрнээс дагалдах элементүүд нь мөн өндөр гэж байдаг. Ботор, хүнсэл, стронц гэдэг ч юм уу те. Ингээд ялгаатай байгаад байдаг. За баруун тийшээ аваад үзэх юм бол Говьтай аймаг рүү гэхэд магний үндэсний стандартаас өндөр байдаг. Ингээд ер нь бол харилцан адилгүй байдаг. Усны чанарын хувьд. Тийм байна. Тэгээ зөгтгөө гэдэг. Би одоо бол хөвсгөлийн хүн. Тэгэхээр надад бол яг зөгтгөө.
Тэр зөгтгүүдээр бас тэгдэг одоо нөгөө нэг эрдэс багтаа ус ууж агаад эрдэс өндөртөө ус ууж тасаагүй одоо хангаан одоо жишээл одоо чи бол хөсгөлийнхэр хангаан хүн байгаад шүү дээ эрдэс багтаа ус уудаг ч юм уу харангаа эдэр хүмүүс говь руу очихгонгууд нөгөө эрдэс өндөртөө ус уухаар яагаад зөхгүй нөхөр бие организмд нь тасаагүй байхгүй юу одоо би юу гэдэг би одоо говийн хүн гэхэд говийн ус анханасаа л би төрөөл эрдэс өндөртөө тэр усыг уугаад тасцсан миний бие организм тасцсан учраас яахчгүй тэгэхээр хангаан хүн очиод нөгөө хит одоо эрдэс өндөртөө ус уунгууд нөгөө биеийн тав дух алдагдах те гидс дүүрэх яг байна. тий ам цангах ч гэдэг юм энэ шин тэмдгүүд бол илэрдэг. Нэг хүний бие ч угаасаа тэгэл гайхамшигтай л дасан зөгцдөг юм болохоор тэгэл дасцсан байд юм байна тий. Тэгэхээр одоо сүүлийн үед бол хийгдэж байгаа судалгааны ажлууд ч юм уу одоо энэ ус би бол ус гэдгийг бол бидний нөгөө чанман эрдэнэ амьдралын гол сэдв мөртлөө яг энэ ус маань өөрөө одоо яадгийн бид нар худаг гаргаал гэдэг тий хаас яг утга гаргаал гэдэг. Тэр худгууд яг бүгдээрээ чанартай устай байж чадд юм уугүй юм уу? Асуултууд байна л да. Энийг ерөөс ойлгодгүй мэддэггүй юм байна. За тэр нөгөө сүүлийн үеийн судалгаанаас эхлээд явъя тий. За сүүлийн үеийн хийж байгаа судалгаа гэх юм бол за усны чанартай холбоотойгоор нэг маш чухал судалгаа бид нар 2019-с 22 оны хооронд манай шинжлэх ухааны ахтай. За тэр дотор манай газар зүй биологийн хүрээлэн, химийн технологийн хүрээлэн тэгээ усны зохицуулах хороотой хамтраад бол хийсэн байгаа. За энэ ямар ажил вэ гэхээр үр дүн хийгдэж байгаагүй ажил. Үр дүн нь бол яг нэг аймгаар нь ч юм уу сумаар нь ингээд хийдэг байсан л да хийжсэн. Гэхдээ энэ одоо юугаараа онцлог юм бэ гэхээр бүх Монгол орны бүх аймаг 21 аймаг 330 сумын төв. За Улаанбаатар хотын бүх дүүргийг хамруулаад дээрээс нь төмөр замын бас энэ нөгөө өртөөнүүд байгаа шүү дээ. Өртөөний дагуу ингээд хүний унданд хэрэгэлдэг төв суурин газрын худгийн усны чанарын судалгааг бол бид нар хийсэн байгаа юм. Нэлээд олон үзүүлэлтээр 80 гаруй үзүүлэлтээр ингээд тухайн аймагт нь те ямар элементээр тухайн сумд нь ч юм уу те тухайн бүр худагт нь энэ худаг ямар элементээр одоо өндөр байгаа юм. Яагаад тохирохгүй байгаа юм. Тэгээ цаашд ямар арга хэмжээ авах юм гэдэг ингээд зөвлөмж өгсөн. Энэ бол нэг чухал ажиллагаа байгаа. За тэрний дараа одоо манай хүрээлэн дээр бол манайх хүрээлэн бол хуучин усны аж ахуй яам гэж байгаад усны асуудлыг ингээд цогцоор нь авч явдаг байсан. Одоо бол тийм яамгүй болцсон. Тэгээ тэр усны аж ахуй яамны одоо үргэлжлэл гэж бол хэлж болно. Манай газар зүйн экологийн хүрээлэн дээр бол усны нөөц ус ашиглалтын салбар гэж үүдээ. Тэгээ бид нар бол ерөнхийдөө сүүлийн жилүүдэд манай хүрээлэн нэлээд том устай холбоотой судалгааны ажлуудыг хийж байна. За тэндээс дурдах юм бол одоо бид нар мянганы хөгжлийн одоо корпорацийн санхүүжилтэйгээр Улаанбаатар хотын даван давхад хэрэглэж байгаа усны зэвний судалгаа, түүнийг бууруулах арга хэмжээний урт хугацааны зөвлөмж боловсруулах ажлыг авсан бол хийгээд явж байна. За түүнээс гадна мөн одоо манай шинжлэх ухааны академийн хэд хэдэн хүрээлэн оролцоод энэ Дорногов аймгийн нэг ураны орд тий зөөгч ураны ордын одоо орчны мониторинг буюу ус хөрс тий ургамал эдийн одоо мониторингийн судалгааг бас сүүлийн 3 жил хийж байна. За түүнээс гадна энэ бас Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан гэж байдаг тий тэр хаягдлын далангаас хүрээлэн борчинд ямар нөлөө үзүүлж ийнэ гэсэн бас энэ усны чанарын судалгааг хийж байна. Гэх мэтчлээ ингээд томоохон болвол усны чанартай холбоотой судалгааг бол бид нар хийгээд тохирсон зөвлөмжөө бол өгөөд ингээд явж байгаа. Томхон судалгаануудын хувьд бол за тэр худаг гаргасан худаг болгон одоо чанартай байх уу эсвэл одоо тэрийг заавал бүгдийг шинжилүүлэх шаардлагатай. Шинжилүүлдэггүй ер нь одоо хүмүүс худаг гаргачаад. Шинжилүүлдэг. За ер нь бол ашаандаа тий худаг гаргах юм бол тухайн худгийг заавал эхлээ шинжилгээ хийгээд тохирж ийнүг үгүй гэсэн дүгнэлтийг гаргуулах ёстой. Миний одоо ажигласнаар би одоо нэг бараг 20 жил тий энэ усны чанараар ажиллаж байгаа анх сургууль төгсөөд лабораторид ажиллаж исэн. Тэгээ ажиглаад байхад бол сүүлийн үед хүмүүс харьцангуйх мэдээлэлтэй болоод байгаа шүү нөгөө сошиал маар бас хөгжсөнтэй айгүйх мэдээлэл авдаг болцсон болохоор ер нь бол хүмүүс анхандаа бас ингэж ойлгоод байгаа шиг байсан. Нэг ус бол ер нь ингээл харахад чинь тунгалаг амтгүй байдаг шүү дээ. Тунгалаг амтгүй байдаг учраас ус болгон ер нь бол тохиромжтой сайхан ингээл ер нь бодоод тэр болгон шинжилгээ хийлгдэггүй, тэр болгон олон лабораторич бас байхгүйсэн баг те мэдээлж ус бол тохиромжтой л гэж бодоод байсан баг. Тэгэхээр бас мэдээллийн нөгөө юу бас их болсонтой холбоотойгоор хүмүүс ч их мэдээлэлтэй болж бас эрүүл мэндтэй ч анхаардаг болж энэ усны чанар гэж чухал юм байна, үзүүлэх хэрэгтэй байна гэдэг бас мэддэг харьцангуй мэдээлэлтэй болсон санагдтыг. Тэгэхээр хүмүүс айгүй олон манай лабораторид бол дээж авчирч хийлэгдэг. Шинээр худаг гаргасан юм а тохирох нь үзүүлэх гэсэн гэдэг ч юм уу те. Эсвэл одоо ус савлах гэсэн юм а гэд ингээд зориултаасаа хамаарат бол авчирдаг. Гэхдээ магадгүй одоо бас мэдхгүй хүн байж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол хэрвээ ашаандаа худаг ухсан бол заавал авчир шинжилгээ хийлгээд тохирох одоо зөвлөмж дүгнэлтээ бол авах хэрэгтэй. Тэгэхээр яг гаргасан худаг болгон бас
чанартай гэж хэлж болохгүй. Тийм гаргасан худаг болгон одоо чанартай гэж байхгүй. Худаг болгон ч өөр чанар найрлагатай байна. Ягаад гэвэл тухайн нөгөө усыг агуулж байгаа тий хурдч чулуулгаас хамаарат одоо юу гэдэг хойно бэлхийд гаргасан худаг өөр найрлагатай байхад урд яармагт гаргасан худаг өөр ч юм уу тий. Бэлхийг тохирж яхад яармагт тохирохгүй ч болох байхгүй. Тийм учраас заавал шинжилгээнд өгөөд. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ усны чанар муу сайн байх нь одоо хүний эрүүл мэндэд одоо яаж нөлөөлөд байна? Одоо жишээ нь. За ер нь бол нөгөө усны чанар хүний эрүүл мэндтэй бол маш чухал холбоотой. Тэг ягаад гэвэл бид нар үгэлсэн шүү дээ өдөр тутамдаа ус ууж байна. Тэг хүний биеийн бол 70% уснаас бүрддэг гэж ярьдаг. Тэгэхээр одоо юу гэдэг ам ангалаа гэж ус аваад уудаг тий. Хоол хийн одоо ингээ бүхэл хэрэгцээнд ер нь бол байнга ус ууж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг усны чанарын ямар нэг үзүүлэлтээр ч юм уу тий эсвэл эрдэс хатуулаг тухайлах юм бол тий өндөртэй усыг удаан хугацаанд хэрэглэх юм бол ер нь бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зүгээр ганц 2 удаа юу гэдэг чинь тохиромжгүй устай газар очиод нэг 2 3 хоноо явлаа тэндээс нь уучлаа гэд шууд хүний эрүүл мэнд бол муудахгүй. Тэгж бол нөлөөлөхгүй. За удаан хугацаанд ингээ хэрэглэх юм бол тухайлбал юу гэдэг боторын агуулга өндөртэй усыг удаан хугацаанд хэрэглэх юм бол нөгөө шүдэнд нөлөөлнө тий. Та хэд магадгүй ажилласан бол Дорноговын ч юм уу Говийн аймгийн хүмүүсийн шүднийг юм шар байгаа гэдэг шүү дээ. Үнэхээр шар тий. Одоо замын үүд. Тий. Тэд нар чинь бол боторын агуулга өндөртэй. Тэр нутг руу угаасаа цаанаасаа байглаасаа тэгэхээр нөгөө шүдэн шар байгаа гэдэг. Тэгээ амархан юу гэдэг ботортой холбоотойгоор бол шүд шаарлах, цоорох тий. Энэ процесс явагдана. За атуулаг ихтэй усыг одоо байнга хэрэглээд авах юм бол юу гэдэг нөгөө бөөр чулуучих ч юм уу тий. Энэ дотор эрхтнүүдэд бол нөлөөлдөг. За мөн одоо юу гэдэг шугам хоолойнд хүртэл нөлөөлнө тий. Амархан нөгөө хаг тогтох, зэврэх тэр за юм угаахад савн хөөсөрөхгүй байх те савнгийн зарцуултыг баасгах гэдэг ч юм уу. Ийм бодвол одно юутай нөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр тухайн элементээс хамаарат эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь бас өөр. Тий одоо хүнд металл өндөр байх юм бол хүнд металл чинь маш бага хэмжээгээр усанд байх хэрэгтэй юу гэдэг хүнсэл уран гэдэг ч юм уу те. Эдгээр маш бага хэмжээгээр байх хэрэгтэй. Гэтэл өндөр байгаад тэрийг удаан хэрэглүүл илүү хоруу чанартай гэсэн үг. За юу гэдэг одоо макроэлемент кальц, магний гэдэг ч юм уу хүмүүс аягүй хэсэг мэддэг шүү дээ. Эдгээр элементүүд бол хоруу чанар нь арай багатай. Гэхдээ өндөр агуулмжтай усыг удаан хугацаар хэрэглээд авах юм бол одоо кальц, магний хөвгүүд бол юу гэдэг нөгөө ходоод гэдстэй бөөр чулуучих эдгээрт бол сөргөөр нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр элемент болгоноос хамаарат бол өөр. За хоёлаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагчийг танилцуулаад үргэлжлүүлье. За энэ удаагийн онцлог сэдв нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкээс өрөөтэй Заяа спорт шоп маань хамтран ажиллаж байна. За эдний дэлгүүр бол одоо Nike, Under Armour, Adidas, Vans одоо бидний мэддэг те Timberland, Polo, Martins, The North Face гэдэг юм уу бүх одоо дэлхийн шилдэг брэндүүдийн спортын бол өдөр тутмын гутал хувцс хэрэглүүдийг хамгийн хянд үнээр санал болгодгоо. За бүх бараагаа Америкийн нэгдсэн улс болон Англиас авчирдгаараа Англиас эрдгээрээ бараанууд нь эрдгээрээ баталгаатай бас оригинал гэж давуу талтай шүү. За хаяг байршлын үед бол одоо Нотел зочид буудлын зүүн урд Монгол Улсын их сургуулийн 4-р байрлал яг иргэдэг зам дагуу Заяа спорт шоп гэд байгаа. За эсвэл одоо Facebook хаяг нь Заяа спорт шоп гэд байгаа. Одоо энэ пэйж хуудасаар нь ороод эсвэл 88 тэгтэг 9192 утасны дугаараар лавлаад за одоо өөрийнхөө сонирхсан бараа бүтээгдэхүүнийг байна уу байхгүй юу гэд за эсвэл бүр хүргэл дээрч авч болно. За Заяа спорт шопын бараанууд одоо сонголт сайтай ориг байдгаараа бидний одоо бүр хэдийний танил болсон. Тэгээ энэ удаагийн нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Заяа спорт шопта баярлалаа. За өнөөдөр бид нэр онцлог сэдвээрээ карантины усыг шууд ууж болох уу гэд бидний одоо өдөр тутмын хэрэглээ амьдралын одоо бүр их болог болсон энэ ус Улаанбаатар хотын одоо Монгол Улсын усны чанар ямар байгаа юм. Тэгээд тэрийг одоо яаж хэрхэн хамгаалж хайрлах юм, яаж зохистой хэрэглэх юм гэдэг талаар ярилцж байна. Тэгэхээр би бас нэг асуулт нь ер нь усны зохистой хэрэглээ гэдэг нь өөрөө яг юу гэлдэг юм? За одоо манай орны хөвд бол те за газрын доорх усыг бид нар усны нөөцийн хөвд нь аваад үзэх юм бол нийт нөөцийн хөвд усыг мэдээж гадаргын ус, газрын доорх ус гэж ерөнхийд нь хоёр яриад салгаад ангилаад байгаа юм. Тэгэхээр нөөцийн хөвд аваад үзэх юм бол бид нар газрын доорх усныг 20%, гадаргын усныг 80%. Гэтэл бидний хэрэглээ болохоор 80% нь газрын доорх уснасаа хэрэглээд 20% нь гадаргын уснасаа хэрэглээд ингээ эсрэг байгаад байгаа үз. Тэгж хэрэглээд байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар одоо болж өгвөл нөгөө гадаргын усныхаа хэрэглээ рүү ороод нөгөө бага нөөцтэй тэр цэвэр гүнийхээ усыг одоо хайрлж хамгаалах хадгалж үлдэх хойт үедээ
тэ ирээдүйн хойж үедээ бол хадгалж үлсэх нь аюу чухал байгаад байгаа юм. Тэгэхээр бид нар чи одоо 0 дэх хүртэл ингээл гүнийхээ айн тэ сайхан цэвэр цэнгээ хүсэг ингээд татаад байна шүү дээ хэрэглээд байна тэ. Тэгэхээр бол одоо бид нар энгийн одоо иргэдээс эхлээд энэ усаа яаж арга гамтаа хэрэглэх юм бэ гэдгийг эхлэх хэрэгтэй. За ингийн тулд яах юм бэ? Бид нар шүдээ угаахтаа зарим хүмүүс ингээд карантаа нэгэд орхичдаг тэ. Өө тэнд сайхан ус гоожл байж идэг наан шүдээ угаагаад ингээд суугаад зогсоод идэв суугаад идэг. Энийг дэс тэ болох хэрэгтэй. Шүдээ угаагаад дууслаа зайлахтал зөвхөн тэр карантаа нэг ч юм уу тэ. Одоо бидний энэ Улаанбаатарчуудын карантины усаар гоожж байгаа ус маань энэ нөгөө гүний тий энэ туулгалын татан дээр байрлаж байгаа гүний цэвэр цэнгэг сайх ус байгаа байхгүй. Тэрийг бид нар ингээд тий 0 доош татчин шүдээ угаагчаач гоожулж нүур гараа ухтаач ингээ хамаа замбраагүй гоожуулаад байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар энгийн иргэд бол ядчил шүдээ угаахтаа усаа тэгж хамаа гоожуулахгүй тий байх хэрэгтэй. 0 доо усаа татахтаа ч гэсэн тий машина бас ингээ гүний усаас хамаагүй угааж шүү дээ бид нар тий. Тэгэрийгээ бас болох хэрэгтэй. Гэх мэтчлэн одоо юу гэдэг юм бас гэртээ болвол тий будаа угаас усаар цэцгээ усалдаг ч юм уу тий. Энд чинь болвол ингээл ус химнэх энгийн одоо хэрнээ одоо бааны ус наагахгүйгээр дүүшинд ингээ орж сурмаар байна тий. Гэх мэтчлэн одоо энгийн юу бид нар өөрсдөө нэвтрүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш одоо юу гэдэг ерөнхийдөө усныхаа нөөцийг хамгаалах хэрэгтэй, тех хэрэгтэй, энэ төр засгал хийх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Ингээд энэ бол бидний ард иргэдийн өдөр тутмын дадалтай холбоотой. Тийм болохоор тэр нөгөө арга гамтай ашиглах тий тэр дадлыг хэвшүүлэх. Дээрээс нь усаа бохирдуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй ард иргэд маань тий. Голын усанд очисон та нар анзаарвал одоо сүүлийн үед яг бас жоохон хяналт дээр тавиа багас чинь туул голын усанд ч юм уу хөдөө явж итэл голын усанд машинаа оруулц угаагаал тий юмаа угаагаал тэр ингээ бэж идэг штэ тий. Энийг бол бүр хориглоод болох хэрэгтэй байхгүй. Өөрөө тухайн хүн ухамсараараа тий. Яг гэвэл бид нар тэр нөгөө сайхан голын тунгалаг усыг бохирдуулж байна. Тэр голын ус маань нөгөө бидний хэрэгэлдэг энэ гүний усаа тэжээж идэг. Тий. Тэгэхээр одоо жишээлбэл туул голын хувьд Улаанбаатарын хувьд аваад үзэх юм бол одоо Улаанбаатарчууд маань монголчууд маань туул голынхаа усыг бол хайрлах хэрэгтэй. Бохирдуулж ерөөсөө болохгүй. Хэрвээ гүний усаа бохирдуул тэтгэж идсэн үү? Одоо энэ туул голын татам дээр байгаа юу маань худгаас бид нар 200 хэдэн худаг байгаа. Тэндээс одоо ээлжлээд татаад тий ноцоосоор татаад бид нар одоо ингээ карантаар энгийгээр хэлэх юм бол манай одоо карантинусаас гарч ийна л гэсэн үг. Тэгэхээр бид хэд туул голын усыг бохирдуулах юм бол бидний ууж байгаа нөгөө ундны цэвэр ус маань бохирдно л гэсэн үг. Ер нь бол туул голын ус маань туул голын татанд байгаа газрын дорх усныгаа тэжээж идэг гэсэн үг. Тэгэхээр одоо голын усаа бохирдуулахгүй байх, хог ил задгаа хог хаяхгүй байх, машин тэргээ угаахгүй байх гэдэг ч юм уу те. Энэ бохирдуулахгүй байх талын арга хэмжээг бол бүх нийтээрээс авах хэрэгтэй байгаад байгаа. Энэ нэг Улаанбаатар хотод бид нэг ингээд судалгаа хийгээ явж байгаа харахаар юу вэ? Ахуйн хог хаягдал байна те. Машин угааж байгаа байдал байдаг. За тэгээд нөгөө юу нэг сувгууд байгаад байдаг хгүй гэн үерийн сувг байдیں۔ Хотын дундуур явна. За одоо ингээд гандангаар яваад хорооллоор яваад тэгээд тэр 1-р хорлон 32 дугаар юуны 32-ын гүүрний цааталт. Айгуу том далангаар тэр нөгөө сувгуудын ус маань урсаад дунд голд нийлээд дунд гол маань сонслонгийн гүүрний дээр туул голд нийлдэг байхгүй юу. Тэгээ бид нар ингээд судалгаа хийгээ явж байхаар тэр далан тэр чигтээ дүүр хог нийл хог байдаг. Тэгэхээр манайхан нөгөө хогоо аваачаал ингээд тэ нэг жоохон жалга юу байвал хаяад байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хог чинь юу гэдэг юм. Чи одоо нэг татаад байгаа тэр юугаал бохирдуулна л гэсэн үг үстэй. Бохирдуулна. Тэгээд нөгөө хөрсөө бохирдуулчих чинь тэ хөрсөөрөө дамжаад борооны усаар тэ тэр сувгийн усаараа дамжаад тэнд нөгөө хогноос чинь айгүй олон төрлийн бохирдуулах химийн бодис тий уус штэ тэгээд доошо хөрсөөр нь нэвчээл гүнийхээ усыг бохирдуулна гэсэн үг байгаа юм. Дээрээс нь тэр сувгийн ус маань урсаж очиод тулгал руу нийлж яана гэсэн үг штэ. Тэгэхээр тулгалаа ахаа бохирдуулаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар дор бүрний хогоо гудамд таяхгүй байх ч юм уу тий. Эн чинь бол хүрээлэнбөө орчин тэр дундаа хөрсөө усаа бид нар бол хайрлаж хамгаалж байгааг л нэг одоо хэлбэр гэсэн үг байгаад байгаа юм. Тэгэхээр энэ дээрээ бодвол бид нар дор бүрнээ анхаарах тий хэрэгтэй юм болов гэж бод. Дээр нь бол нөгөө экологийн боловсролыг багаас нь олох тий. Энэ бол явж тэр хүрээлэнбөө орчин усаа тий хайрлаж хамгаалах эвдэн цэцэрлэгээс нь хог хайж болохгүй шүү тий. Усаа бохирдуулж болохгүй шүү гэдэг тэр нэг экологийн юу айгуу тутмаг манад байгаа юм шиг санагдаад идэв. Нэгэнт багаасаа тгээс сурчул хүмүүс маань хогоо хаяхгүй. Бидний үе тийм заадаггүй байдаггүй байсан байхгүй. Тэгэхээр мэдхгүй ингээд дадал болоогүй ч гэдэм үү да одоо хүмүүс хамаагүй хогоо хаяад байд юм болоо гэж боддیں۔ Гэхдээ сүүлийн үеийн залуучууд бас харцсангүй. Тийм ер нь өөрчлөгдөд байгаа.
Одоо тэгэхээр газрын гадаргын ус, гүний ус хоёр хоорондоо нягт холбоотой гэж ойлгож байна. Тийм, нягт холбоотой нэг нөгөөгөө тижээд идэг харьцаа хамааралтай л гэсэн үг. Бид нар тэгэхээр гадаргын нөгөө гүний ус маань болохоор нүдэнд үзэгдэхгүй. Газрын дор байгаа болохоор яагаад байгааг нь бид нар мэдэхгүй те. Харагдахгүй байна. Гадаргын ус маань бол нүдэнд ил харагдж идэг учраас одоо юу гэдэг нэг хаягдл ус ч юм уу урсаад орлоо гэтэл өнгөний өөрчлөлтөд ингээд бол харагдж идэг. Гэхдээ гадаргын ус маань бол гүний уснаас нэг ялгаатай онцлог зүйл нь юу гэдэг юм гэхээр одоо голын ус жишээлбэл урсгалынхаа явцад өөрийгөө цэвэршүүлж идэг. Одоо манайх тууд гол дээр аваад үзэхээр тууд гол маань ихэнх хэсэгтээ ингээ уулын тунгалаг цэвэр гол урсдаг ямарч бохирдлгүй. Тэгээд ер нь Улаанбаатар хотын хэсэгт орж ирэхээр эрдэсийн хэмжээ нэмэгдээд бохирдлын хэмжээ нэмэгдээд ирдэг. Тэгээд урсгалын дагуу яваад төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлээд хаягдж байгаа учраас туулгад руу нийлдэг шүү дээ. За тэр хэсгээс эхлээд бохирдлын хэмжээ нэмэгддэг. Нэмэгдээд за тэгээд урсгалынхаа явцад өөрөө нэг тодорхой хэмжээгээр цэвэршил бүрэн бол цэвэрч чаддаг байхгүй. Цэвэршээд явж итэл заамрын тэнд ирдэг. Заамрын тэнд ирээд нөгөө алтны уурхай эдэргээд юунууд байгаа шүү дээ. Тэндээс ирээд дахиад бохирдож эхэлдэг. Ялангуяа механик бохирдлоор бохирдоод ингээд ирнэ одоо өөрийгөө сайн цэвэршүүлж чадахгүйгээр л орхон голд нийлдэг байхгүй. Уг нь бол өөрийгөө ингээд урсгалын явцад цэвэршүүлдэг. А гүний устай харьцуулахад за гүний ус бол нэг бохирдох юм бол айгүй хэцүү. Ягаад гэвэл газаргын ус шиг ингээд ийм одоо урчээдэг биш шүү дээ. Мэдээж дотроо юу гэдэг нөгөө ундраад сэлбэгдэнэ. Гэхдээ одоо газаргын ус шиг ингээл урсаад явж идэг биш учраас маш удаан уу? Тий, удаан. Цэвэрших нь удаан. За тэгээ бид нар бохирдсон ч юм уу те өндөр химийн агуул найрлагатай те элементийн найрлагатай усыг газар дор усыг цэвэршүүлэх бас айгүй өртөг өндөртэй байхгүй. Тийм учраас аль болох бохирдуулахгүй л байх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг би газар орны байршлаас хамаарат тэр уснууд яагаад өөр байгаа юм гэсэн тэр газар доороо эрдэж болов юу гэдгийнтэй бүх юмнаас л хамаардаг юм байна. Тэгэхээр яг үзэгч сонсогчд маань бол одоо яг миний энэ асууж байгаа асуултууд тий. Одоо энэ ууж болох юм уу болохгүй мó чанар нь юу юм тий одоо яаж хамгаалах юм гэдэг юм уу иймэрхүү асуултуудыг асууна. Тэгэхээр та бол усны чиглэлээр энэ олон жил усыг судалж ингэж ажилласан хүний хувьд ер нь одоо ирээдүйд бид нэр яах ёстой юм? Одоо тэр гүний ус гадаргын усны хэрэглэгдээд байгаа хувийг бид нэр байр ингээд солих боломж байгаа мó ер нь? Тий, энэ дээр бол одоо манайх засгийн газар дээр бас хэдэгдэн тий төсөл хэрэгжиж байгаа. Ер нь бол олон жил ярьсан, олон жил яриад тэзүүгээ хийгээд ингээ явсан. Тэгээд янз бүрийн одоо юунаас саад бэрхшээлээс болоод бол хэрэгжихгүй яваад байсан. Одоо тэгтээ нэлээд хэрэгжих шат руугаа орж байгаад бол бид нар баяртай байгаа. Тэр төсөл маань юу юм гэхээр нөгөө гадаргын усыг одоо гадаргын ус багтаа говийн бүс рүү татж ашиглая гэд орхон анги төсөл гэрлэн тоон төсөл гэд бид нар яриад байгаа. Тэр нь яах юм гэхээр одоо юу гэдэг гэрлэн голоос одоо шугам хоолгоор ус татаад нөгөө ус багтаа говийн аймагуд шүү дээ тий. Тийшээгээ татаж хэрэглэх ийм төсөл яриад байгаа. Нөгөөх нь болохоор орхон анги гэд тэр орхон ангиас мөн одоо говь руу одоо ийм шугам хоолгоор ус татаж хэрэглэнэ гэсэн үг. Тэр нь нөгөө энэ голын усыг татах гэдэг шүү дээ хэрлэн голын усыг. Тэгэхээр бас зарим буруу ойлгоод идэв. Нөгөө хэрлэн голын усыг чинь бүгдийг нь татаж явж хэрэглээд яг одоо тэр хэрлэн гол урсж байгаа тэрний даваа бас тий цум зүрэн хүмүүс бас амьдарч байгаа шүү дээ. Тэд нарт одоо буруу ойлголт өгдөг. Тэгэхээр ер нь бол судалгаан суурлаад тухайн голын усны байгалийн урсцыг бол алдагдуулахгүй. Анх хэрлэн гол ер нь байгалийн урсц нь ямар байгаа нь тэрүүгээрээ урсч л байна. Бид нар яг ямар усыг энэ говь руу татах гэдэг юм хэр тэр байгалийн урсцаас илүү ус те энгийн үгээр хэлэх юм бол байгаа усыг өөрөөр хэлбэл нөгөө хур тунцны ус те одоо юу гэдэг хаврын нөгөө шар усны үерийн үеэр чинь те гол үерлээд те нөгөө байгалийн урсцаасаа даваад ингээ явцдаг штэ. За сайлаад ирэхээр тэр одоо илүүдэл урсцуудыг нь бид нар одоо хуримтлуулаад юугаар шугам хоолоогоор юу гэдэг говийн аймаг руу татах хэрэглэх энэ төсөл бол ер нь хэрэгжих гээд нэлээд бас агцтай яваад байгаа. Тэгэхээр бид нар юу гэдэг нөгөө одоо говьд болохоор гадарган ус байхгүй тий. Гүний усны нөөцч багтай байгаа ус нь бас нөгөө төдийлөн чанарын шаардлага хангадаггүй. Гэтэл нөгөө талдаа говьд маань болохоор нөгөө том стратеги ордууд мөр байгаад идэх тий. 5 толгой, оюу толгой одоо сүүлийн үед бас ер нь бол хэрэгжих гээд явж байгаа нөгөө урааны орд шүү дээ тий. Зөөвч уугийн бадархан ярьж байгаа. Ингээд том ордууд маань бүгд говьд байгаад идэг. Гэтэл тэнд усны нөөцч бага байдаг. Чанарын хөвд төдийлээ чанарын шаардлагыг нь бол хангадаггүй. Тийм учраас бид нар тэр нөгөө нөөц чанар муутай газар руугаа болвол энэ том голын усыг бол зөөж ашиглах гэдэг. Ер нь бол олон улсын жишг байдаг тий. Тэгэхээр бид нар тэгж бол ашиглах гэдэг явж байгаа. Тэгэхээр энэ төсөл маань бол хэрэгжих юм бол бас тодорхой хэмжээгээр нөгөө гүний усаа
усныхаа нөөцийг хадгалах тий. За гадаргын усаа ашиглах тийм юу бол ер нь утгагүй орох байх гэж бодож байна. Тэгэхээр бас манай ихэнх гол маань нөгөө гадагшаага гараа явчихдаг. Тий хил даваад урсаа явчихдаг аахгүй. Тэгэхээр бид нар тэр зүгээр ингээд урсаа гарч байгаа усаа бас тий эх орондоо авч үлдээд нөгөө тодорхой хэрэгцээнд ашиглал бас ер нь зүйтэй юм болов уу гэдэг. Тэгээд энэ томоохон төслүүд бол бас хэрэгжих байхаа л гэж найдаж байгаа. Сая уран гэснээс одоо ураны тухай ойлголт бол олон нийтийн дунд юм харьцангуй өөр ойлголттой байгаад байна л да. Тэгэхээр одоо танай академийн зүгээс яг энэ Бадрах Энержи гэж компани ураны урд дээр одоо хийсэн судалгаа байдгүй. Үнэхээр одоо тэр Дорногой аймгийн усны чанарыг Бадрах Энержи гэж энэ компани одоо өөрчлөөд байна уугүй юу гэдэг тал дээр. Тэг яг зөв одоо нөгөө олон төрлийн юу байгаа шүү дээ, олон нийтийн дунд эргэлзээ тий ураны энэ одоо компани тий үйл ажиллагаа явуулсаас болоод усны чанарыг өөрчлөөд байна, эсвэл хөрөлөн борчин тэм сөрөг нөлөөтэй байна гэсэн юм байгаа. Тэгэхээр манай академийн зүгээс бол 2021 оноос хойш сүүлийн 3-4 жил бол мониторинг судалгаа хийж байгаа. Бид нар юу хийж байгаа вэ гэхээр усны мониторинг, хөрсний мониторинг, ургамлын мониторинг, тэгээд засваргийн судалгаа, мөн одоо тэр орчимд амьдарч байгаа айдуудын мах сүндэнд бас судалгаа хийж үзэж байгаа. Ингээд академийн одоо манай газар зүйн геологийн хүрээлэн, химийн технологийн хүрээлэн, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, за мөн мөсийн цэмийн судалгааны одоо мэрэгчлэлт ингээд талбарын одоо эрдэмтэн судлаачид чиглэлээр оролцоод болвол энэ судалгааг хийгээд явж байгаа. За бидний энэ судалгааны зорилго маань юу гэхээр үнэхээр энэ ордоос те тухайн одоо газрын ус нь одоо энэ хүмүүсийн ойлгоод байгаа шиг те бохирдоод байгаа мó яаж байгаа энэ тэр нөгөө гүхрийн хүчлийн сулруулсан гүхрийн хүчлийн уусмдаар энэ уусхан байжуулах арга хэрэгжилж байгаа байхгүй юу. Энтэйгээ үүдээд ингээд бохирдоод байна үүдийг бид нар судлах зорилготой ингээд монитор хийж явж байгаа. Эдгээр бол яг үйлдвэрөө бол эхлэегүй, дуршилтаа бол явуулсан байгаа. Тэгээ энэ дуршилтынх нь тэр явуулсан хэсэг талбай дээр бол яг одоогийн байдлаар одоо нөгөө хяналтын цаанууд руу нөлөөлсөн ч юм уу тийм нөлөөлөл бол байхгүй, ажиллагдахгүй байгаа. Тэгээ бид нар бол магадгүй цаашаа ингээд энэ үйл ажиллагаа явагдаа те энэ ордыг ингээ ашиглах юм бол өргөжлүүлээд манай шинжлэх ухааны академийн судлаачид бол мониторинг судалгаа ингээ хийгээ явах бах. Бид нар тэр нөгөө орчныхан газрын дорх усыг тухайлбал те ингээр бохирдуулж ийн үгүй юу гэдгийг ингээ мониторинг хийж цаашдаа явна. Яг тийм одоо бохирдуулж байгаа ч юм уу те одоо нөхцөл байдал ажиглагдах юм бол бид нар тухай бүрт нь одоо юу гэдгийг те одоо санал зөвлөмжөө өгөөд ингээд ажиллаад явах байгаа тий. За ер нь бол нөгөө их хэмжээний бороо орох ч юм уу те их хэмжээний бороо нэг удаагийн бүр ингээд маш хүчтэй аадар бороо орсон тэр усыг Улаанбаатар хотын төвшөнд манай Монголд ер нь одоо ингээд тэр борооны усыг хадгалж аваад ашиглах тийм боломж байхгүй те тийм. Одоогор бол яг нөгөө тэгээд юу гэдэг Улаанбаатарт ч юм уу те тэр борооны усыг хөрөнгөлүүлээд аваад ашиглах тэр юугаа бол бэлэн юу бол баригдаагүй байна. Гэхдээ бид нар ер нь бол олон жил ярьж эхэлж байгаа байхгүй. Далан одоо туулаа ихэд юу яа ус хөрөнгөлүүрийн далан байгуулъя эдэргэд. Тэгээ энэ маань бол олон шалтгаантай. Төрөүний яг нөгөө тэр орхон онг тэг хэрлэн тоон төсөв шиг уус төрийн болон тэг санхүүгийн ч юм ингээд олон зүйлээс шалтгаалаад хийгдэхгүй яваад байгаа. Гэхдээ одоо бол ер нь бид нар нөгөө гадаргынхаа усыг хөрөнгөлүүлж ашиглая гэдэг рүү бол нэлээд хүмүүс маань ойлгоцсон. За маань юу гэдгийг те улс төрийн ч гэдэг юм уу ойлгоцсон. Ер нь нэлээд тийм ойлголттой болоод ер нь хэрэгжүүлэх гээд байгаа. Тэгэхээр туул дээр бол бас олон жил судалгаа хийгдэж байгаа юм. Тэ далан барий, ус хөрөнгөлүүлэх далан барий тэрийг ашиглая. Тэр нөгөө нэг шар усны их үерийг ч юм уу эсвэл одоо сүүлийн үед нөгөө эрчимтэй их бороо ороод үер болоод байгаа шүү дээ. Тэрийг хөрөнгөлүүлж ашиглая гэд мэрэгчлэлтэнгүүд бол судалгаагаа хийцэн тэр тэзүү юм аа ч юм уу те нэгэн суур судалгааг нь хийж өгөөд ингээ саналаа бол хэдэд байгаа. Тэгэхээр тэр яг тэр ажлыг хийх болохоор мэдээж те эдийн засгтай холбоотой те. Тийм учраас тэн дээрээ ер нь бол ингээ зогсоо байгаад байгаа. Тэгэхдээ сүүлийн нөгөө Нодлон урьдчилан боллоо Улаанбаатар чинь үер тавтаад айгу хохирлаа амцлаа шүү дээ тий. Тэгээ энэ одоо юу гэдэг те бид нар нүдэрээ үтцсэн учраас бас за ер нь бол тэр хавьчаад бүр. Тэгэхээр ер нь бол энэ үерийн усыг хөрөнгөлүүлээд яахан зөв юм байна. Тэгэхгүй бол ер нь ингээд үер болох юм бол байгалийн одоо энэ гамшигт үзэгдлийн өмнө бол бид нар хинч байсан те өвдөг сөрөх юм байна гэдгийг бол харсан учраас одоо бас нэлээд тэр усыг хөрөнгөлүүлэх тал руу бол нэлээд бас яагаад ойлгоод их юм уу те ингээд яваад байгаа. Тэгэхээр мөн удахгүй бас тэр туудгал дээр тэр ус хөрөнгөлүүлэхийг бол хийгдэх бах. Яг одоогор бол ингээ хийгдсэн тэр юу байхгүй. Одоо энэ шар усны борооны ч энэ уснуудыг ч одоо
харахад бол цэвэрхэн хэрнээ одоо яг ундны усанд хэрэглэж болохооргүй болгоод одоо тэр уул уурхай ч юм уу тэр станц ч юм уу хэрэглэдэг бах те. Монголд бол тэгдэг те. Тэгэж юу гэдэм бэ? Тэрийг одоо яасан ус гэхүү? Цэвэршүүлээд ундны усанд хэрэглэхгүй ирнэ одоо цахилгаан станц дээр хэрэглэдэг ч юм уу, уул уурхай дээр хэрэглэдэг ч юм уу байдлаар Хэрэгжилж болох уу гэж үү? хэрэглэдэг үү Монголд? Үерийн усыг үү? Үгүй ер нь усыг цэвэршүүлээд Одоо ер нь бас наад нэг ус цэвэршүүл дахин ашиглах чинь бас айгүй урцаар тавигдаад явж байна уу? Айгүй урцаар тавигдж байгаа. Том үйлдвэрүүд бол усаа цэвэршүүлээд буцааж ашиглаж байгаа шүү дээ. Оюу толгой гэдэг ч юм уу те. Станц дээр хүртэл тийм одоо 3 4 дугаар станц гэдэг ч юм уу. Тийм туршилт хийгээд тодорхой хэмжээр буцаа ашиглаж байгаа. Тэгээд Монгол улсад нэг ус бохирдуулсан төлбөрийн тухай хууль бас одоо хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр тэн дээр одоо юу гэдэг ус бохирдуулж байгаа бол та төлөх ёстой гэдэг мэдээж зарчим байгаа. Гэхдээ нөгөө талдаа бол та нөгөө усаа юу гэдэг нь те цэвэршүүлээд дахин ашиглаж байгаа бол те төлбөр төлөх биш харин ч урамшуул авдаг ч юм уу те ийм механизм бас яваад байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг томоохон манай ялангуяа аж ахуйн нэгжүүд маань бол хэрэгэлсэн усаа цэвэршүүлээд дахин ашиглаж байгаа. Энэ сайн жишгүүд бас нэлээд хэд байгаа. Оюутлахаа гэхэд бол бас усныхаа бараг 80 орчим хөвглөө хэрэгэлсэн усныхаа цэвэршүүлээ буцаад ашигладаг гэдэг. Манай бас хамтран ажилладаг ганц нэг байгууллагууд маань бас одоо бас дахиж одоо маш том ингэж усыг одоо бохир ус, борооны ус юу гэдэг те борооны усыг ашиглаж үйлдвэртээ ашигладаг тийм хамтран ажилладаг байгууллагууд бас байдаг. Тэгээ би ганцны газрууд ингэж туршиж байгаа юм байна да гэж одоо их баярлж ийла. Түрүүнд дурдагдсан одоо хүүхдүүдэд те одоо энэ ус бидний одоо ирээдүйд ингээд энэ хүүхдүүдэд усаа гүний усаа үлдээмээр байна ингмээр байна гэдээ ярьж байгаа. Энэ тал дээр хүүхдүүд рүү чиглэсэн ч юм уу энэ боловсрал тал дээр усыг хайрлах хамгаалах тухайд ямар нэг үйл ажиллагаа одоо танаа зүгээс явагддаг уу? Тий. Явуулдаг. Манай хүрээлэр нь бол яг судалгааны байгууллага шүү дээ. Судалгаа хийдэг те. Тэгээ сүүлийн үед бид нар одоо юу гэдэг одоо нэг судалгаагаа хийгээл тайлан гаргаал те ингээл нийлүүлээд байх биш. Ер нь бол ард иргэдийг соён гэрүүлэх. За хүүхдүүдийг бас экологийн боловсрол олох тал руу бол бид нар бас нэлээд анхаарлаа хандуулад ажиллаж байгаа. Тэгээ манай хэрвээ пэйж хуудас, Facebook пэйжэр ч юм уу ингээд харах юм бол бид нар байнгын нэг тийм танин мэдхүйн контент ч юм уу те. За нөгөө дэлхийн усны өдөр гэж болдог те 3 сарын 22-нд өдөр 3 сарын 21-нд цагаан чөчлөлтөд тэмцэх өдөр 6 сарын 17 гэдэг ингээд ийм тэмдэглэлт өдрүүдээр бол бид нар одоо сүүлийн нэлээд хэдэн жил 10 жилийн хүүхдүүдтэй ч хичээл заадаг. За тухайлах юм бол 3 сарын 22-ны усны өдрийг тохиолдуулаад бид нар одоо манай усны салбарын бүх хүмүүс маань энэ Улаанбаатар хотын 10 жилийн сургуулиудаар явж болвол устаа одоо хэрхэн хайрлж хамгаалахын тий хэрхэн бохирдуулахгүй байхын гэдэг ч юм уу энэ талын хичээлийг бол ордог. За өдрөөр мөн бас хэрхэн хоог тарж ургуулахын гэдэг ч юм уу тий иймэрхүү танин мэдхүн хичээлүүдийг бол бид нар ордог. За өнгөрсөн жил ихэд бид нар Чингэлтэй зүрхтэй санамж бичиг байгуулад ажилласан. Тэгээ энэ хүрээндээ бол Чингэлтэй дүргийн 1000 гаруй одоо сурагчид хамрагдсан тийм 10 жилийн хичээл юу сургуулиудаар явж хичээл заадаг. За тэрнээс тэр бол яг бидний ингээд зорилтод жил болгон явуулдаг. Юу гэсэн үг одоо хөтөлбөр баг болцсон тий. За тэрнээс гадна бид нар одоо юу гэдэг судлаачийнхаа хөвд ч юм уу тий. Одоо бас сүүлийн үед нэг 10 жилийн сургуулиуд эднэр чинь юу ятах болчих. Тиймэрхүү тал руу бас анхаарад өөрсдөө ингээ үрээд тий. Та манай дээр ирээд энэ одоо юу гэдэг усны бохирдлын талаар яаж усаа бохирдуулахгүй байх вэ? Яаж усаа хайрлаж хамгаалах вэ гэсэн нэг лекц уншаад өгөөч гэсэн бол зөндөө ирдэг. Тиймэрхүү шугамар бол одоо манай Эрдэнэтийн судлаачид бол 10 жилийн сургуулиуд эднэрээр бол зөндөө олон одоо лекц бодвол ордог байгаа. Тэгвэл цэвдэг гэж юу вэ? Цэвдэг гэж чинь гэдэг ч юм уу те. Усны бохирдол гэж юу вэ? Эдэргээд цөлжилт гэж юу вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү бол сургууль сурталчилгааг бид нар айгу сайн хийж байгаа. За ер нь одоо нэг 10 жилийн хүүхдүүдэд сургалт орж ин шинэхээр бид нар ч гэсэн бас энэ мэдээлэл хэрэгтэй. Тэгэхээр та нэг арт иргэдтэй хандаад ч юм уу те одоо энэ усаа хэрхэн бохирдлох нь одоо энэ хомсдлоос нь хамгаалах. Угаасаа мэдээж дэлхийн нийтээрээ бид нар усны асуудалтай байгаа. Тэг яаж одоо хэрхэн одоо зүй зөхстэй хэрэглэх үү те. Одоо жишээлбэл манай Улаанбаатар хотын гэлөө одоо нийт хэрэглээний одоо энэ парыг халаахын тулд явж байгаа парн дотор явж байгаа 25% гүний усаа ашигладаг гэж сонссон. Тэгээд
Тэгэхээр одоо энэ парн дотор ядаж гүний ус явуулмааргүй юм шиг те энд тэр саарл усын ч юм уу тэр дахин цэвэршүүлсэн усын ч юм уу яагаад явуулж болохгүй гэж. Тэгэхээр бид нар ингээд дэмий одоо даралттай усаар машин угаахтаа ч бид нар гүний усаар угааж байгаа ч гэдэм юм. Тэгэхээр энэ байдлаар бид нар хэрхэн одоо бохирдлоос нь хомсдлоос нь хамгаалах уу гэдгийг одоо хэд ч ярьсан энэ бол асуудал биш байхад олон дахин сонсох тусмаа нөхөн хэлхээс нааш гэдэг шиг. Тэгэхээр та тэр тал дээр хүмүүст. Тийм. Тэгэхээр ер нь бол бид нар чинь баг за 80% бид нар үстэй газрын дор усыг ашиглаад байгаа хөө газрын дорх тэр гүнийхээ усыг тий цэвэрсэн гэх тэр усаа бол машин угаалгандаа ч ашиглаж байна. Нойлынхоо усаа татгатаач ашиглаж байна. Ерөөсөө л бүхэл хэрэгцээндээ ашиглаад байна. Гүнийхээ усыг. Тэгэхээр бид хэд алхамаар тий тэр гадаргын усыг ашиглах ерөөл ер нь бол шилжих зүйтэй байгаа гүнийхээ усыг харилж хамгаалж бид нар ирээдүйн хойч үедээ бас уух хэрэгтэй үлдэмэрэ шүү дээ тий. Тэгэхээр ялангуяа би бол зүгээр хөв хүнийхээ ч юм уу зүгээс те судлаачийн бас бодтын ер нь ус судалдаг хүний үед манай одоо томоохон аж ахуйн нэгжүүд маань те жоохон ингээд манлайлалтай ажиллаад юу гэдгийг түлхүү нөгөө гүний усыг хэрэглэх биш түлхүү газрын дорх усыг хэрэглэх тэр санаачлагыг гартаа аваад ч юм уу ингээд бас яваасаа гэдэг ер нь бол хүсдэг байхгүй яг төр засгийн зүгээс бол түрүүний хэлсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлээд гадаргын усаа ашиглая гэдэг ч юм уу те за борооныхаа усыг бас хөрөнгөлүүлээд ядаж ногоогоо услахтай ашиглая гэдэг ч юм уу те а тэрийг бас манай ард иргэд маань бас хашаанда зарим айлууд айгүй хөөрхөн те борооны дээвэр дээр дэс бууж байгаа усаа тосоод хөрөнгөлүүлээд нөгөө хашаандах ногоогоо усалдаг гэдэр гэсэн тийм айлууд бас зөндөө байгаад идэв. Тэгээд тэрнтэй бол таарахад бас айгүй баярлууштай байдаг. Тэгэхээр би зүгээр ингээ ард иргэдэг бол юу гэж уриалах гэдэг нэхэр одоо тэр дээврийнхаа усыг ч юм уу хөрөнгөлүүлээд те ядчил ахын хэрэглээндээ ашиглах те ногоогоо услах ч гэдэг юм уу тиймэрхүү юмда гэр оролт байгаа айлууд бол те ашиглах. За бид нар уг нь болж өгвөл ядчил машин угаалгад те гадаргын усыг уг нь бол хэрэгдмээр байгаа. Гэтэл одоо нөгөө шугам шүлжээгээр яваад байгаа усыг бүх юмдаа хэрэглээд байгаа шүү дээ. Гэтэл шугам шүлжээгээр чинь дандаа гүний ус яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоо юу гэдэг маш том зохион байгуулалт хийхдээ дэд бүтцэн юм уу? Ерөнхий тийм зохион байгуулалт хийж өгөхгүй бол одоо машин угаалган газар тэр голоос ус зөөж ирээл те тэндээ авчраад угаахгүй шүү дээ. Ер нь машин угаалган газар чи гүний ус хэрэглээд байна гэж бүгдийг хаагаад тавьчихна гэдэг бол бас өрөөсгөл те. Бас чинь зохион байгуулалт нь өөрөө тийм л байгаа. Тийм зохион байгуулалтын ч юм уу нэг менежментийн тим юу бас ингээ хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Одоо би өнөөдөр машин угаалган газар ажиллуулж туулгалаас ус зөгөөл машин угаагаад байхгүй нь ойлгомжтой тэр карантинаас л угаана те. Тэгэхээр карантинаас л бид нар нөгөө гүнийхэн цэвэр усыг бас хэрэглээд байгаа болохоор энийг ерөнхийд нэг тийм одоо юунд оруулахгүй болвол те шууд одоо юу гэдэг чи заавал голоос авч машин угаалган газар ажиллаж шигэр бас хэцүү те. Тийм болоод байгаа. Дэлхийн улс орнуудын жишгээр бол манайх шиг ингэж гүний усаа 0-доо бийц суулганд ингээд гүний ус татдаг. Энэ нь бол ховор штэ. Одоо Солонгост ингээд яг энэ усны чиглэлээр явж байхдаа бол нөгөө том голынхаа усыг цэвэршүүлээд бүр унд ахуудаа хэрэглээд байгаа байхгүй. Цэвэршүүлээд одоо нэг хэсэг юу дээ нэг дүүрэг гэх юм уу те тэр нь бол тэр чигтээ тэр голын усыг цэвэршүүлээд цэвэршүүлсэн усыг унд ахуудаа хэрэглэж байгаа. Карантар нь өөрөөр хэлбэл манайх шиг нүгүний ус биш тэр голын ус нь гараад байгаа. Гадаргын ус гараад яваад байна гэсэн үг. Гэхдээ яг стандарт хэмжээнд нийцтэл нь цэвэршүүлчихэд байгаа байхгүй. Тэгээд яг тэр цэвэршүүлж байгаа тэр том байгууламж дээр нь очиж танилцчихсан л да. Тэгээд яг манай энэ хавийн энэ хот нэг дүүрэг гэх юм уу те дүүргийн одоо хэрэглээний ус бол гадаргын усаа бид нар энэ голынхаа усыг цэвэршүүлээ гадаргын усанд бол ашигладаг гэж байгаа. Тэгэхээр манайх ч гэсэн ер нь бол одоо энэ том голынхаа тий гадаргын уснаас цэвэршүүлээд тодорхой хэмжээгээр болвол ашиглах бол боломжтой байгаа байхгүй юу гэдэг чи одоо туул голын одоо нөгөө илүүдл усаач гэдэг юм уу тий юу гэдэг хуримтлуулаад тэндээсээ одоо ядчил 0-д татах усыгаа ч юм уу тий тэгэхээр яг хөө тэр нэг том юм ажил болох гэдэг байгаа байхгүй тий тэрийг л дэмжих хэрэгтэй тий тиймэрхүү одоо гадаргын усыг хэрэглэх ийм алхмуудыг бол дэмжээд төлхөө хэрэгжүүлээд яваасаа л гэж ер нь бол хүсдэг. За баярлалаа. За танд өөр хэлэх юм байна уу гэж. За өөр одоо яг тий бүгдөө бид нар Монгол орны хувьд бол гадар усны нөөц багтай хомсолтой орны тоонд ер нь бол ордог. Тийм болохоор бид нар бүгдөө хүн бүр дороо тий усаа хайрлж хамгаалаарай тий шүдээ угаахтаа ч гэсэн усаа битгий карантаа ингээ гойжуулж угаагаарай тий хайрлж хамгаалаарай тий усаа битгий бохирдуулаарай хогоо битгий гадаа илзэдгээ хаяарай тэр чинь яваад бидний уух усыг бохирдуулын шүү тий тэгээ бүгдөө усаа хайрлая хамгаалъя л гэж хэлье да.
За баярлалаа. Би бол асуух асуултуудаа бас өөрийнхөө мэдмээр санагдсан юмудаа тодорхой хэмжээнд нь маш сайн мэдэж авлаа. Баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдоо онцлог сэдв нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор хүлээн авч сонслоо. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас үрэтэ Заяа спорт шоп хамтран ажиллалаа. За студиуд маань шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Од Сүрэн маань бидний ирээдүйд бидний одоо үр хүүхдүүдэд одоо бидний маш сайн ойлгох ёстой сэдвэр өнөөдрийн сэдв үргэлжлэлээ. Тэгээд дараагийн онцлог сэдвээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа танд. За баярлалаа. Баяртай.